За 200 хуулийг хэрэгжүүлэхдээ энэ зарчмыг баримтлана гэдэг. Үндсэндээ манай их хоёр сайд бол асуудлыг мэдээд ойлгоол байгаа юм л да. Тэгэл уг нь энэ нэг хуулиар биш энүүгээр тогтоосон одоо зөв чигэндээ тааруулаад бид нэр ингээд зохицуулалтаа явна гэдэг энийг мэдээд байгаа. Тэгэхдээ заавал энэ хуулийг батлах гэдэг үндсэн зорилго нь бид тэр нэг бизнесийн зөвлөл гэдэг юм болоо да. Тэрийгэл нэг хуульчилж авах гэдэг юм болоо да л гэж хардж байна. Тий. Энэ өнгөрсөн өмнөх ерөнхий сайд нэг бизнесийн зөвлөл гэж нэг юм байгуулад баахан компаниудыг дэрэгдээ суулгаад тэнд нь ирэхгүй бол нэг дарамтлах маягтай нэг юм яасныг одоо хуульчилж аваад тэгээд тэр нэг бизнесүүд нь тэнд нь очихгүй бол бас болохгүй нэг юм нөхцөл байдал бий болгоол нэгэ баталж авах гэдэг юм болж өөрөөр бол энэ нэг юм онцгой хэрэгтэй шаардлагатай юм ерөөсөө энд харагдахгүй л байгаад байх юм. Тэгээд энэ эдийн засгч нар намайг бодвол сайн мэдж байгаа байлгүй дээ эдийн засгийн эрхчлөө ингээд нэг цаасаар явчихдгүйг. Тэгээ та тэр бодлогын зөвлөл юу лээ За хариулт их хоёр сайд. Бизнесийн энэ зөвлөл бол бизнес эрхлэгчдийн баялаг бүтээгчдийн статусын жоох өндөр болгоод тэр үг холоогоо хэлдэг. Тэр гарч байгаа хууль тогтоомжинд саналаа хэлдэг. Заавал тэнд нь оролцоог нь хангах нэг юм л зүйл. Үнэхээр манай залуу хөшөд энэ дээр хэмзэглээд хэрэггүй гэдэвэл хэрэггүйгээр аваад болно шүү дээ. Уул нь энэ хэрэгтэй гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Аливаа улс төрийн одоо сонгуулж ялсан намын дарга тэр ерөнхий сайд кабинетаа удирдахдаа бизнесийн дуу хоолой сонсдог ийм зарчимтай л болчихвол эндээс болоод буруутах юм алга. Сөргөн алга. Энэ уул нь их чухал хэрэгтэй гэж би ойлгож байгаа байхгүй юу? Тий. Өмнө нь зүгээр хэлбэрл яваад байсан. Одоо л жоохон статус нь өргөд та заавал энийг сонссон шүүл гэдгийг тэр ус төрчдөд л одоо нэг тохиолдол болгоод байгаа шүү дээ. Та заавал бизнесийн саналыг сонс. За заавал